Улсын хурлын чуулганы хуралдаанаар Улсын хурлын гишүүн Баасан хүүгийн өргөн барьсан тамхины ялалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын хурлын чуулганы хуралдаанаар хилцэх хэсгийг хилцэж гишүүдийн 57.7% нь дэмжих боломжгүй гэж үзлээ. Тиймээс Улсын хурлын гишүүн Баасан хүүгийн өргөн барьсан тамхины ялалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хууль санаачлагчид нь буцаалаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Улсын хурлын гишүүн Батулга Улсын хурлын гишүүн Нямдоржийг нэр хүндэт нь халдсан хэрэгээр шүүхүүд өгч маргаан шийдвэрлэхдэггүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл энэ маргааны өчигдөр дээд шүүхэд хилцээд өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хിവэрүүлдэж Нямдорж гишүүнийг уучлах ухыг даалгасан шийдвэр гаргажээ. Нийслэлийн засагтаараа бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуул нийслэлт гадаад дотоодын байгууллага хувь иргэний санхүүжилттэй 17 асрамж халамжийн төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Говьалтай аймаг сүүлийн 7 хоногт орсон их хэмжээний цас хүчтэй шуурганы улмаас ойролцоогоор 7000 орчим мал хорогдсон гэдгийг Тус аймгийн онцгой айдлын хэлцээс мэдээллээ. НБС телевизийн захирал сэтгүүлч агсан Наранбаатарын ажил үйлс хөдөлмөр бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хүсэл мөрөөдлийг нь ажил хэрэг болгож биелүүлэх зорилгоор талигачийн арга гэрийнхэн найз нөхөд хамтран зүтгэгчд нь хамтран сэтгүүлч Наранбаатар санг байгуулжээ. Өчигдрийн Улсын хурлын чуулганы өдөөс хойш хуралдаанаар эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэж өнөөдөр дахин үргэлжлүүлэхээр шийдлээ.